За YouTube дээр бид нэр видео үздэг. Тэгээ янз янзын гадны контентууд үздэг. Харамсалтай нь тухайн контентны хэлийг мэдэхгүй бол дээр нь явж байгаа хадмлыг бас ойлгохгүй бол тэр контентаас ер нь шууд тасарчдаг. Тэгээ одоо тэрийг бол үзэж ойлгоно гэдэг зүйл бол ингээд айгүй хэцүү болчдаг. За өнөөдөр яг хэмэл оюун маш өндөр хөгжсөн байгаа үед тэрийг одоо видеог татаж аваад орчуулаад текстийг гаргаж аваад ойлгох юм тиймэрхүү боломж бол байгаа. Гэхдээ энэ бол асар их ажиллагаатай. Гэтэл гадаад хэл төдийлөн мэдхгүйгээсээ болоод энэ их мэдлэг мэдээлэл одоо сонирхолтой зүйлсээс хоцорч байгаа хүмүүс бол бас асар их байгаа байхаа гэж бодож байна. За монгол хэл дээр гоё контентууд гарвал тэрийг хүмүүс үзэх боломжтой. Тэгвэл энэ асуудлыг хэдэж болох уу гэдэг асуултаар бас энэ хүү жижигхэн видеого эхлэе гэж бодож байна. Манай дуран AI компани саяхан цэцэн text to speech буюу монгол хэл дээрх текстийг дуу хоолой болгож уншдаг модельийнхаа 1.0 гэдэг хувилбарыг гаргасан байж байгаа. За үүний араас бид нэр судалгаа туршилт хөгжүүлэлтийнхаа хүрээнд юуг одоо оролдож үзэж байна гэхээр яг бодит хугацаанд текстийг аудио болгож одоо хүн шиг ярих боломж байна уу? Өнөөдөр та бүхэн анзаарч байгаа бол текстээ бичээд өгөхөд жоохон хүлээж ингэж байж байгаад буцаагаад нь хариулт авдаг. За гэтэл одоо видео контент чиг шууд ингээ урсаад явж байгаа юм. Бодитоор хүн ингээд ярьж байгаа үед шиг одоо адилхан ингэж хурдан бол байж чадахгүй байгаа. Тэгээд энэний талаар нэлээд судалгаа, уршилтын ажлууд бол хийгээд явж байна. Сайн мэдэн гэдэг юм бол өнөөдөр бид нар зөвхөн одоо лабораториосоо гэх юм уу нэг жижигхэн одоо дээж аваад идэх шиг туршиж үзлээ. Тэгээд бас агуу тийм гоё потенциалтай харагдаж байна. Бид нарын бас тэр ирээдүйд төсөөлөд байгаа үр дүн рүү бас жижигхэн ч гэсэн нэг юм зөв чиглүүлээд бас харуулад нэг жижигхэн ч гэсэн гэрэл бас саж өгч байгаа юм шиг харагдсан учраас тэрийг та бүхэнтэй энэ видеогоор бас хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр за би энд одоо энэ та бүхэн дэлгэцээр харуулад одоо ярьж байна та. Тэгэхээр би энэ монгол хүн байна. Гадаад хэлнээсээ мэдэхгүй. Гэтэ би YouTube-аар гоё сонирхолтой олон контентууд үзмээр байна. За настай хүмүүс байж болно, бас тэ эсвэл төдийлөн гадаад хэл мэдэхгүй хүмүүс байж болно. За Physical Asia болсон саяхан зургатаар гарсан энэ хүмүүс одоо жишээ нь яг юу яриад байгаа юм бол гэд YouTube руу ороод сонирхмоор байтал солонгостой амир их ярьсан өгсөн солонгос хэл дээр нөгөөх нь байдаг. За солонгос хадмалтай байдаг гэж болох. Тэгээ тэрийг үзэхээр би ойлгохгүй бол энэ хүмүүсийн одоо сонирхолтой ярьж байгаа үзэл бодлыг мэдгүй өнгөрчихөж байгаа. За тэгээ баруун талд нь зөвхөн жишээтэй Обамагийн одоо энэ видеог тавьсан байж хамгийн алдартай хэлтгэлүүдийнх нь нэг. За англи хэл төдийлөн басаа мэдгүй хүн байвал энэ гомыг бас сонсч чадахгүй өнгөрнө гэсэн. За тэгэл кино, ярилцлага, подкаст, шүлэг уран зохиол, мэдээ юу гэдэг нь те. За тэгвэл энэ асуудлыг бид нар цэцэнг ашиглаад яаж шийдэж болох вэ гэхээр за энэ хоёрыг оруулаад тэр баруун талаас нь за энийг зөвхөн тэгшин болгоод тэгэхээр энэ дээр гол санаа маань юу гэж нэ гэхээр бид нар одоо ямар нэг веб бүтэж компьютер дээр эсвэл утсан дээр ашиглаад YouTube орж байгаа зоох аппликейшн байгаа төр зөр хэлж юугаар нь вебээр та за Chrome, Brave, Firefox, Edge гэх зөндөө браузер байгаа. Энийг нь ашиглаад орно. Browser extension бичиж ажиллуулад тэр browser extension яах вэ гэхээр тухайн YouTube видео тоглож байхад текстийг барьж аваад цэцэн рүү шууд дамжуулаад байна гэсэн үг. Цэцэн тэгэнгүүт тэрийг шууд бодит хугацаанд хоолгоор уншуулад надад сонсгоно гэсэн үг. Тэрээс уулын одоо механизм юм уу юм амархан. Гэтэ цаананд бол энэ чинь хэмэл оюуны одоо нөгөө нэг текстээ real time бодит хугацаанд gas аудио болгож хөрвүүлэх. За энэ YouTube-ээс гарч байгаа тэр хадмлыг одоо хурдан бас ингэж авах. За монгол хэл дээр байвсаа монгол хэл дээр байхгүй бол тэрийг орчуулга яваад монгол хэл рүү орчуулад тэгээд цэцэн рүү дамжуулах гэсэн тиймэрхүү давхаргууд бас байж болж байгаамаа. За тэгээд уршаад туршилтаа харуулъя. За энэ болохоор яг төрүүлээд хэлэх ёстой байх. Эцсийн хэрэглэгчдээр очих одоо сав баглаа бодолтой бүтээгдэхүүн биш. Зүгээр манайх яг зүгээр лабораторидоо одоо ингээл сав сулгаахтай ингээд зааван болгоцсон гармаар ингээд бодог ятаа холилцсон байгаа юм шиг.
одоо тийм туршилтын хөлбөр гэсэн үг. Хоолойч гэсэн тийм айгуу сайн сонсогдохгүй алдаатай бас уншин жоох юм роботлогч юм шиг уншин. Гэхдээ гол концепц нь бас үзүүлвэл та бүхэн сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгээ манай бас дараагийн судалгаа хөгжүүлэлтийн ажлууд хаашаа чиглэж байгаа вэ гэдэг талаар бас сонирхолтой байж магадгүй хаа гэж бодсон. За би тэгээд браузер дээр нэг юм extension суулгацсан байж байна. Цэцэн live TTS-гээс суулгачлаа. Обамагийн нөгөө нэг speech байна. За энэ бол ингээ YouTube дээр шууд хадмалтайгаа ороод ирсэн байсан. Тэгэхээр хэдүүлээ энийг сонсоод үзье. Нийтийг хамгаалалтын хувьд бид аюулгүй байдал болон үзэр санааны хоорондох сонголтыг хөдөлж гэж үздэг. Бидний үсэн байгуулагч эцүүд бидний төсөөлж чадахгүй аюулд тулгардаг. Хөл дэжихээс хүний эрхийг баталгаажуулах түнхэл боловсруулсан. Үеийн цусаар өргөдүүлсэн түнхэл болов. Эдгээр үзэр санаанууд дэлхийн ертөнц шиг хэмээр байгаа бөгөөд бид тэдгээрийг ашигтай байкийн төлөө орхихгүй. За тэгээд шууд одоо ингээд тоглуулахад шууд ингээд цэцэн ингээд уншаад явж байгаа та бүхэн харж байгаа бах. За хэдүүл physical age руу бас орж үзье. Би энэ таб нээсэн байж байна. Оролцогчдын дундаас хамгийн гайхалтай дүр хэн байсан бэ? Миний хувьд энэ бол ах сумбин байсан. Яагаад биеэ хахад тэрнээр халамжтай анхааралтай юм. Цэн дээр сумбин тэр тийм хэцэн дээр хэмээгтэй хүлээж байхдаа та мэдж байгаач тэр жижиг үдж байхдаа өвдөгөө хийдэг. Хэрэг та тэмцэн ивийн хүч болон ёын санааны хүч үеийн дал нэгийг сонгох шаардлагатай болвол. За одоо л яг энийг ингээд удаан сонсох хоолой мөн үгүй л биш. Өөр хүмүүс ярьж байхад нэг л хоолой ярь дээр үед нэг Монгол кинон дээр янз янзын одоо гадны киног нэг ганцхан орчуулгатай л яваад байдаг. Нэг л хүн ингээл уншсан байгаад байдаг. Zrobić przerwę, nim ogłoszą werdykt. Jestem w miarę zrównoważonym facetem. Tak, trudno. Oczywiście. Нэг цаг үе байсан санагддаг. Тэгээд хэмэл оюуны одоо ашиглаад ганцхан хоолоогоор бүх хүмүүсийн яриаг нэг л темптэй нэг л одоо юутай уншаад байвал бас утгагүй байх. Тэгэхээр та бүхэн ингээд харж байгаачлан энэ бол цаашаа ингээд авсар их хөгжих боломжтой. Одоо хоолойгийн таньдаг эрэгтэй хүн ярьж байгаа, эмэгтэй хүн ярьж байгаа гэдгийг танаад солигддог. Хөө инээж ивэл дагаад инээдэг, санаа алдвал дагаад санаа алддаг гэдэг ч юм уу гээд тэрийг бас дуурайх боломжтойгүй гэдэг бид нэр бас судлаад цааш нь туршилтын ажлууд, хөгжүүлэлтийн ажлууд бас хийгээд явах сонирхолтой байгаа. За зүгээр сонирхоод мэдхгүй одоо Вьетнам хэл дээр энэ үеийн зардамжин хийгддэг. Чадлах үед үзэгчид тэр ингэж найдаж бай. Хэрвээ чи залуу болохоор хэн мэдэх билээ. Магадгүй бид зовлуулж болох юм. Би практикт хэрэгжүүлэхийн тулд баггүй туршлага хөрөнгөлүүлсэн. Хүн бүрийн төлөвч үе явц амархан байдаг. За ингээд одоо Вьетнам хэл дээр явж байгаа подкастыг ч гэсэн зүгээр ингээд монгол хэл дээр сонсох боломж байж болох уу гэдгийг бол ингээд хамгийн ихний хэсэг нь бол ингээд гарч ирж байгаа байх. Энэгээр яг хуу бид нар зүгээр бас юг бодож гэнэ гэхээр түрүүн товчхон дурдсан бид нар дэлхийн бүх хэлийг сурна гэдэг бол хэцүү. Гэхдээ химэл оюуныг ашиглаад бид нар дэлхийн ямар ч хэл дээр байгаа контент байсан хамаагүй тэрийг сонсоод шууд ингээд ойлгох боломжтой давхар үзэж юм бас ойлгох тийм боломж бол бас байна. Тэгээд манай Дуран AI компани энэ чиглэл рүү бас хөгжүүлээд судалгаа шинжилгээний ажлыг хийгээд явах төлөвлөгөөтэй байгаа. Энд бол хийх ёстой асар олон зүйл байгаа гэдэг та бүхэн харж байгаа. Задлаад хэлэх юм бол орчуулга одоо Google дээр, YouTube дээр ч гэсэн шууд автоматар орчуулад байна гэдэг чинь тэгэхээр энэ орчуулга тэр үед төдий болгон бас сайн биш байгаа. Тэгэхээр ямар ч хэлнээс монгол хэл рүү шууд автоматар аюул сайн орчуулдаг. Яг нэг юм монгол хэлний онцлогийг гаргаж чадсан орчуулга байх хэрэгтэй. За тухайн орчуулга дээрээс нь нэмээд одоо эрэгтэй хүн ярьж гинөө, эмэгтэй хүн ярьж гинөө, настай хүн ярьж гинөө, хүүхэд ярьж гинөө, залуу хүн ярьж гинөө гэдгийг таних diarization гэж ярьдаг бас одоо яг энэ химэл оюуныхаа салбар дотор бол diarization гэж ярьдаг. Тэгэхээр diarization хийж чадах уу? Тэрийг бодит хугацаанд гол нь real time хийж чадах уу гэдэг чаленж гарч ирж байгаа. За 3 дугаарт emotion detection хийж чадах уу гэж бол бас гарч ирж байгаа. Тухайн ярьж байгаа хүн нь инээж гэнэ үү, уйлж гэнэ үү, санаа алдаж гэнэ үү гэдэг ч юм уу, ханиалгаж гэнэ үү, найтаж гэнэ үү гэдгийг мэдэх бас хэрэгтэй. За тэгээд дээрэс нь яг хоолой руу ороод ирэх үед
тэр хоолойг ингэж одоо сольж тэгсэн мөртлөө яг юм зэрэг бодит хугацаанд ингэж энэ бүхнийг ажиллуулж чадах уу гэдэг бас зүйл гарч ирж байгаа. За бас нэг орхигдуулсан зүйл нь юу вэ гэхээр code switching гэж ярьдаг. Яг хэмэл оюуны салбартаа энэ маань юу вэ гэхээр гадаад үг ороод ирдэг. Тэгэнгүүт гадаад үгийг бас яг руу уншиж чадахгүй юу? За цэцэн 1.0 бол гадаад үг, монгол үгийг бол code switch хийгээд айгуу сайн уншдаг болсон байж байгаа. Өнөхөөс хамаагүй дээр за сайжруулах хөшөө зүйлс бол бас байгаа. Яг энэ real time streaming дээр болохоор бид нэр тэр чадварыг арай оруулж ирээгүй. Яагаад тэгэхээр эхлээд зүгээр ер нь бидний бодоод байгаа юм үнэхээр болох юм уу юу туршаад үзчихье гэсэн байдлаар оруулж ирсэн болохоор айгүй юм роботик шинж чанартай хоол ороод ирсэн. Гэтэ бидний маш сайн гүйцэтгэж чадсан нэг зүйл нь гэх юм бол энэ real time factor гэж яриад байгаа. Одоо text to speech хоолойг яг бодит хугацаанд ажиллах тэр одоо хэмжээнд авчирч чадчих юм уу? Чадж байгаа бол тэр RTF буюу real time factor гэдэг тоон хэд юм бэ гэж агуух ярьдаг. 1 болон түүнээс доош байх юм бол 1 секундын аудиог 1 секундын дотор гаргаж чадах юм бол за тэгээд тэрнээс хурдан байх юм бол ер нь real time байна гэж үздэг. За манай хувьд бол 0.5 орчим руу буулгаж чадсан байж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэхээр 100 секундын аудиог бид нэр 5 секундын дотор одоо ингээд газ үйлдвэрлээд гаргах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо асар их хэмжээний контентуудыг бол маш хурдан ерөөсөө ингээд гаргаад авах боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгээд хэдүүлээ энэхүү видеого энэ хүрээд өндөрлөө. Тэгээд бид нараас энэхүү сонирхолтой судалгаа туршилт хөгжүүлэлтийн ажлуудаа хийгээд та бүхэнд бас ингээд апдейтүүд хүргээд явъя гэж бодож байгаа. Энэ дээр бас сонирхол хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн байгууллагууд байх юм бол бас холбогдорой. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дулаахан байгаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.